бид нүүдэлчин байлаа гэдэг зөвхөн уртын дугаар дуугал дэлхийд танилцуулна гэсэн үг биш те. Бидний угаасаа оюун санаа ах уу бүх юм тэр хүмүүсээс тодорхой хэмжээгээр ондоо байгаа гэсэн үг. Монголыг дэлхийд сурчлах зүйл зөвхөн бороо зөвхөн уртын дуу биш. Чи өөрөө хүсч л байвал яаж удаа өөрийгөө болон Монгол улсаас сурчлах тийм боломжтой. Түмний нэг зураг контент. And Amarillo by morning, and up from San Antonio, and everything that I do, it's just what I got on. When that sun's high and I can't see the sky, I'll be walking on a corner fair. Amarillo by mornings, Amarillo үнэхээр нэг донжийн олж уулна юмыг дуулдаг залуу байна даа гэж их чинь бодлоо доо. За баярлалаа. Гоё байна. Дотор мотор их гоё сонсгож байна. Дундаа их гоё орж байна. Сайхан хоолой байна. За. Баяра. Тэмээ гонцовшна. Авьяастай гонцоо байна. Маш гоё дуулж байна. Маш таалагдлаа. Чам шиг юм авьяасныг тодруулахгүй бол би тэнц суугаад явах вэ? Тэнцлээ. Мэдээж тэнцлээ. Тэнцлээ. Дөрвөн тэнцлээ. Атганбаатрын Эрдэнэ гэдэг одоо 9 настай. Эрдэнэ татад яг төрж өссөн. Тэгээд тийм хүүхэд байна да. Одоо дуулаад. 10 жилийн бол 14 дугаар сургуульд төгссөн. Манай гэр өөрөө 6 дугаар микртэй гэртэйгээ орхон 4 дугаар ангиас хойш 14 дугаар сургуульд сурж агаад тэгээ физикийн үндэсний ангиг төгсөж ирсэн. Их сургууль бол Эрдэнэтийн технологийн сургуулийг төгссөн. Одоо уул уурхайн цахилгаан оноод хөрөмжийн ашиглалтын инженер гэдэг мэргэжлэр. Яг өөрийгөө нэг тийм амар баригл гэж бас боддгоо шүү дээ. Тэгэл дуучин гэдэг статусаас илүү зүгээр л гоё. Ингийн хүн гэдэг талаас нь илүү одоо намайг ойлгож надад тэгж харилцаад илүү таатай байдаг гэх юм уу. Анх бол тэгэл мэдээж амар олон нүд ингээл харахаар ч онсон мөлий сандарч л байсан. Шоуны хувьд гэх юм бол би өөрөө уусаа нэг хэд хэдэн тайз дээр л ерөнхийдөө гарч исэн. Тэгээд ер нь шоуч гэлтгөө амьд одоо ажиллаж гэлтгөө ер нь бол тайзан дээр гарах болгонд л ер нь зөндөө сандралтай байдаг. Яг хөгжим яваад дуулж эхлэх хүртэл ер нь бол дандаа л сандарч идэг дөө. Би гэхдээ ерөөсөө ялагч олон гэж бол ерөөс бодож байгаагүй. UK мэдхээ олждаг юм ээ л дээ. Тийм яг энэ Эрдэнэ гэж зарлахад бол ингээд нэг талаасаа ингээ гоё юм шиг те. Яа ингээд тодорхой хэмжээнд миний зорж ирсэн тухайд яг ингээд зорж ирсэн зарлага ажил маань ингээд биелжлээ шүү дээ те. Нөгөө талаас болохоор яг нөгөө тэгнэ гэж бас огт төсөөлөөгүй болохоор гэт яг UK мэдхээ ойлол тэгээд яг гацчдаг юм байлаа. Хамтран ажиллагч Сэнгүүн Construction хязгаарлагдмал хариуцлагатай компани чанарыг сонгож ирээдүйг өнгөлөе. Угсаа канчид бол тийм ч нэг хэрхэн хүлээж авах ч яах вэ тэгэл мэдээж зорилго маань бол мэдээж угаасаа тэгтээ гадны зах зээл тийм одоо спортынхонтой бид нэг талаасаа бас адилхан шүү дээ ингээл улсын орныхоо нэрийг бас дэлхийд дахин таниулах тийм яг л адилхан дэлхийн бүх хүний тийм гоё баяр аз жаргал зовлон үнгийг ингээд гоё уран бүтээлээрээ хуваалцсан л гэж хүсдэг тийм. Тэгэл нэг жилгүй яах вэ сайхан
сайхан эморхтой эморн тэгэл. Country дууны яг миний нэг боддог зүйл нь болохоор American country тий. American ч гэлтгүй ер нь бол country тэгээ манай одоо Монгол гэдэг энэ зүйл маань өөрөө яг харьцангуй ахын хувьд илүү гоё таардаг юм уу тий. Аль нь одоо нэг талаасаа малчин гэдэг одоо бараг ангиллын гэх юм уу да тий. Тэр талаасаа тэгээ дээрэс нь малын хариулал явж байгаа угаасаа ойлгомжтой ш тий. Мэдээж хэдэн байшин дундор хариулахгүй нь ойлгомжтой. Тэгэл яг гоё юм талнуудыг ингээд явж идэг. Тэр талаасаа одоо байгаль тэгээ тухайн одоо хүний мэдэрч байгаа гэдэг зүйл ч юм уу яг нэм ахуй талаасаа харьцангуй бас ойролцоо санагддаг. Байдаг охоо би нэг яхана над руу нэг амар бас тэгэж юу яагаад байдаг юм дөө хүмүүсний халтаад байдаг юм дөө айдин шүү би нэг жоохон хараа мотой байхгүй те нэг жоохон хөмсгөө зангидаж явж магаддаг тэгээд жоохон дууд цогтойдаг те нэг хайхтар тэгэж яг одоо мэдээж ингээ танилцаа дотн болсон хүмүүстэйг бол ингээ асуудалгүй ярьчин тэгээд яг нөгөө танихгүй хүмүүстэй нэг тэгэж бас сүхий яриамаараа өрнүүлээд байдаг. Ер нь жоохон яриа талтай маргахан бохгүй. Тэрнээс болдог ч юм хүмүүсээс жоохон надаас айдаг гэж магадгүй гэж боддог шүү дээ. Нэг талаасаа би одоо тийм улсынхаа нүүр царай болж байгаа тийм мэдээж одоо хийж байгаа зүйлээ маш сайн хийх хүссэн гэдэг ч юм уу тийм бэлдсэн бодсон. Дуугаадуулаад яг одоо гэдэг чинь хүмүүс таалагдах тэр мөчөдлөр нь бол яг ингээд илүү их одоо баярлдаг гэдэг ч юм уу тийм. Би ч бас нэг улсаа төлөвлөж явж байгаа шүү дээ тий. Ямар ч үсэн нэг юм өөрийнхөө чадлын хэрээр ингээд бас нэг тодорхой хэмжээнд Монгол гэдэг энэ зүйлээ ингээд таниулж юм гэдэг ч юм уу. Тэр хүмүүст одоо юу гэдэг чинь таалагдж байгаа нь одоо нөгөө талаасаа надад одоо дараагийнхаа шат руу нэг ярьж байгаа алхлаа гэдэг ч юм уу тий. Нэг юм тайвшрах мэдрэмж гэдэг ч юм уу. Тийм зүйлийг өгдөг дөө. Одоо зогсолтгол урагшлан да. Улсынхаа нэрийг гаргахын төлөө. Мэдээж одоо яг энэ нүүдэлчин соёл гэдэг чи өөрөө одоо бол ондоош шүү дээ. Тэр нь одоо илүү их одоо онцлог юм болов. Тийм. Одоо бол тэгтээ бид нүүдэлчин байлаа гэдэг зөвхөн уртын дугаар дуугал дэлхийд танилцуулна гэсэн үг биш тийм. Бидний угаасаа оюун санаа ах уу бүх юм тэр хүмүүсээс тодорхой хэмжээгээр ондоо байгаа гэсэн үг. Энийг бид нэр одоо цагт бол ямар аргаар дэлхийд дахин танилцуулж болно те. Монголыг дэлхийд сурчлах зүйл зөвхөн бороо зөвхөн уртын дуу биш. Чи өөрөө хүсчлээвэл яаж одоо дэлхийд бол өөрийгөө болон Монгол улсаас сурчлах тийм боломжтой. Банк туулах дуртай гэх юм бол тэгээ яг нөгөө тухайн үед сурж байгаа гэдэг ч юм уу те. Тийм дуу эсвэл яг нөгөө өглөө усаад яг ямар хуу мөдтэй байна гэдэг нь айгүй чухал ах л та. Тэгээд яг одоо дуртай дуу хөтлөр ингээ олон дуу байгаа болохоор яг тэр гэж хэлж мэдэхгүй байна. Тэгэл тухайн үедээ яг нөгөө сурж байгаа дуугаа бол айгүй их сонсдог. А на сердце опять горячо, и опять без ответа. А листочек березки упал на плечо, он как я оторвался от ответа. Хамтран ажиллагч Сэнгүүн Construction хязгаарлагдмал хариуцлагатай компани чанарыг сонгож ирээдүйг өнгөлөе. Маш олон зүйлийг хийж ижил бас тодорхой хэмжээнд танигдах байх л та тий. Тэгээ тийм миний хувьд болохоор тэрнийх нь магадгүй нэг зүйлийг нь хийж байгаа. Магадгүй зорилготой хүрснийхаа дараа илүү их одоо Монгол дуугаа сурчлах ч юм уу тиймэрхүү ажил руу орох байх. Түүнээс яг одоо Монгол хэлээр зөвхөн нүдэд байвал бас жоохон хэцүү шүү дээ тий. Манай хэл чинь бас нөгөө хадныхан сонсохоор нэг юм жоохон хатаа хэлэлтэй тий. To keep you satisfied.
илүү их зориод ажиллаж байна. Тэгээд Америк хүмүүстэй хамт юм ийгээд цаашаагаа явах тийм санаатай төлөвлөгөөтэй ажилдаа орцсон явж байна. Магадгүй удахгүй эх оноос 26 оноос яг хийж байгаа зүйлс маань одоо олон түрээд эхлэх болов гэж бодож байна. Country dog илүү одоо монголчуудад Азиудад таниулах те Монгол дууг барууныханд илүү их гоё таниулах гэдэг ч юм уу тиймэрхүү ажлуудыг одоо ойрын хугацаанд төлөвлөсөн байж байна. Тэгээд мэдээж ингээд юм яриад байна гэж байхгүй тэгээд алхахаар cover энэ хийгээд тэг өөрийнхөө магадгүй чадхаар хараа ингээд сурчлаад явах болов гэж бодож байна. Тийм төлөвлөгөө гэх юм бол мэдээж одоо яг тэр зах зээл дүрслэлт тийм мөрөдөл зорилготой ажиллаад явж байна. Тэгээд бодохгүй бас зах цухаасаа их хүмүүс төрөөд эхлэх болов гэж бодож байна. Түмний нэг зураг контент